Монгол Улсын ерөнхийлөгч Багнуур Дүүргийн иргэд Багнуур хувьцат компани урхаачтай уулзсны дараа хүнсний хувьсгал хөдөлгөөнд нэгдсэн 9 шанд компанид ажилласан. Компани 1993 оноос хойш талах нарийн боов ялуу үйлдвэрлэж дүүрэг зэрэгэлдээ 6 сум 5 цэцэрлэг сургуулийн хэрэгцээг хангаж байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авч хүчин чадлаа нэмэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 5-аас 11 болгожээ. 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 107 тонн байсан бол одоо 180 тонн болж 68%-аар өссөн. Одоогоор дүүргийнхээ зах зээлийн 20-25%-ийг хангаж байгаа тухай ерөнхий захирал танилцууллаа. За манай 2023 онд үндэсний хувьслын хүрээнд 500 сая төгрөгийн зээл авсан, 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөний зээл авсан. За энэ зээлийг авснараа бид нар банкнаас авдаг өндөр хүүтэй зээлийг маш бага хэмжээтэй. За тэгээд бидний хийж байгаа үйл ажиллагаанд маш өндөр хувьтай нэмэр болсон. За одоо ажилтны тоо маань 9 байсан бол 68% өсөлтөд 15% болсон. За бүтээгдэхүүний үйлдвэрлэл маань 107 тонноос 180 тонн болж 68% өсөлттэй. За өсөлт дэвшилтийн үед маш өндөр хувьтай байгаа. За хүнсний хувьсэл хэрэгжснээрээ за дараагийн шатнд явагдах юм бол энэ жижиг дунд үйлдвэрлэлүүд болон цаашдын өрхийн одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст маш том хувь нэмэр болж байгаа. Би энэ үйлдвэрт 30 жил ажиллаж байна. Тий. Намайг Доржин Жавзаа гэдэг хүн байгаа юм би. 33 жил манай энэ үйлдвэр ажиллаж байгаа. Багнуурын хөдөлмөрчдийг талхан бүтээгдэхүүнээр хангаж байгаа үйлдвэр байгаа манай үйлдвэрт. Өөрөөсөө байнга шинэ бүтээгдэхүүн өнөөдөр гүтэл одоо хийсэн бүтээгдэхүүн маргааш өглөө гихт хөдөлмөрчдийн гардаг шинэ бүтээгдэхүүн очдог. Хамгийн гол нь шинэ бүтээгдэхүүнээс шинэ бүтээгдэхүүнээр байнга хөдөлмөрчдийн хангадаг болохоор манай багнуурчууд ерөөс манай талхыг аваад хэрэглээ сурцсан бүтээгдэхүүн байгаа. Орон нутгад хүнс үйлдвэрлэлийн ажлын байр бий болгож татвараа төлж байгаа компани удирдлага хамт олонд ерөнхийлөгч талархал илэрхийлсэн. 9 шанд хязгаарлалтмал хувьцат компани эх онд үйлдвэрийн шинэ байраа ашиглалтанд оруулах, бүрэн автомат тоног төхөөрөмж суйрлуулах, сэргээгдэх эрчимгүйч ашиглах, шинээр ажлын байр бий болгох, дүүргийнхаа зах зээлийн 50%-ийг хангах зорилт твшүүлжээ. Манай үйлдвэр 1993 онд байгуулагдсан. Анх эхлээд бид 3 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Одоо 33 жилийн дараа бид хүнсний хувьслын үр дүнд 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Бид анх эхлээд 3 хүнтэйгээр ажиллаж байсан. Тэгвэл одоо манай ажилчид бол 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн санал сонсон хүнсний хувьсгалын үр дүнд бол олон үйлдвэр ашиглалтанд орж бид одоо хүнсний мэрэгжилтэй учраас тэрийг бол бахархаж харж байгаа. Олон үйлдвэрүүд ашиглалтанд орсон мэдэгдэж бүтээгдэхүүний нэр төрөл орчилсон. Зах зээл дээр бол бидэнд одоо олдос ховор байсан бүтээгдэхүүнүүд ялангуяа сүүл цагаан үедээ бол маш илбэг болсон. Хөрөнгө оруулалтын зээл авснаар бид нар маш их үр дүнтэй болж одоо ямар ч байсан бидний бүх тоног төхөөрөмж шинжлэгдсэн. За Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр 123 дахь үйлдвэр дээр Багнуур дүүргийн 9 шанд гэдэг юм талхны одоо цехтэр ажиллаж байна. За одоо энэ талхын цех маань одоо энэ 23 онд хүнсний хувьсгалд хамрагдаж одоо хөрөнгө оруулалтын зээл болон эргэлтийн хөрөнгийн зээл авснараа 5 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан бол өнөөдөр 11 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. За мөн 5-6хан ажилтнтай байсан өнөөдөр 15-6 ажилтнтай болсон байна. Дахиад дуудлага бодлоор газар аваад цаашаа үйлдвэрлэлээ өргөжүүлж одоо 30 гаруй хүнийг ажлын байраар хангах ийм төлөвлөгөөтэйгээр одоо ингээд ажиллаж байгаа ийм өрхийн үйлдвэрлэгч жижиг дунд салбар руу орж ирж байгаа ийм одоо аж ахуйн нэгжлэр ажиллаж байна. 2022-оос 2025 онд хүнсний хувьсгалын хүрээнд улсын хэмжээнд 2500 аж ахуй нэгж 1.3 их найт төгрөгийн урт хугацаатай бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан. Үүний дүнд аж ахуй нэгжүүдийн хүчин чадал доотлол нь 2 дахин нэмэгдсэний зэрэгцээ 53 үйлдвэр ашиглалтанд орж хүнсний 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна.